За ер нь бол яг манай хөрөнгөний зах зээл бол нэг тодорхой хэмжээний бол мөчлөгүүд бол ер нь бол байдаг. За энэний бол одоо хамгийн гол мөчлөг болохоор энэ ногдлаш шиг тараах ногдлашгийн одоо мөнгө одоо дансанд орж ирэх энэ нэг хэсэг мөчлөгийн үе бол байдаг. За үүнээс хойш бол нэг тодорхой хэмжээнд болохоор одоо манай энэ улсын санхүү, эдийн засаг санхүү болон улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор болохоор хөрөнгөний зах зээл маань бол ер нь бол нэлээд тийм зогсонг хэлбэртэй бол байж гин гэж бол харж байна. За мэдээж бол иргэд бол ногдлаш шиг авсан хэмжээ бол одоо урд жилүүдээс бол маш өндөрөөр өсөж компаниуд ч гэсэн одоо ногдлашгаа бас их сайн тараасан хідэж яг энэ ногдлашгийн дараах энэ байдал нь эрчимжихгүй байгаа нь бас нэг тодорхой хэмжээний бол хүлээлтийн үе харагдаж байна гэж бол харж байгаа. Мэдээж бол хөрөнгө оруулагч нар бол бүгд бол хүлээж байна. За энэ дээр бас нэг анзаарэгдсэн зүйл гэвэл одоо Монголын хөрөнгөний биржийн одоо 1-р ангил дээр одоо бүртгэлтэй одоо хувьцаат компаниуд одоо хувьцаанаас олсон ногдлаш шиг бондын хүүгээс олсон орлогын татварыг бол 5% тооцно гэдэг ийм зүйл заалт бол одоо манай засгийн газар одоо төр засаг бол ингээд гаргаж өгсөн байсан ч гэсэн энийг бол одоо ер нь бол бид бол сая бол хэрэгжүүлээгүй хэд хэдэн бол юу гарч ирлээ гадны хөрөнгө оруулагчдаас одоо татварыг нь одоо 20%-аар тооцож авах тий. За энэ нь болохоор одоо бидний хувьд уг нь бол энийгээ бол бид илүүтэйгээр сурталчилж гадны хөрөнгө оруулагчдыг бол ер нь бол татах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо энийгээ одоо ийм зөвүүл заалт байсаар байтал одоо 20%-аар тооцоод ингээд суудгаад аваа явчихна гэдэг бол бас нэлээд одоо харамсалтай хэрэг болж байна. Энийгээ бол бид бол илүүтэйгээр одоо гадны хөрөнгө оруулагч нарт одоо сурталчлаа татварын байгууллагаас нь одоо энийгээ бас ингээд илүү ойлгомжтой болгоод ирэх юм бол одоо тэр мөнгөөрөө илүү их одоо хэмжээний хөрөнгө оруулалт хийж магадгүй энэ одоо хувьцааны зах зээлд бол илүү таатай нөхцөл бол гарч ирэх байсан болов. За мөчлөг нэгэнд ярьж ирсэн их болохоор одоо хуучин болохоор одоо ямар нэг одоо цагаан сар болгох ч юм уу наадан болгох ч юм уу те одоо эсвэл нэг сургууль эхлэх үед одоо хувьцаагаа зардаг байсан нэг тэр жижиг хөрөнгө оруулагч тийм бол юу бол одоо тэр хандлага бол ер нь бол нэлээд өөрчлөгдөж байна. Илүүтэйгээр одоо яг компани цаашдын ашиг орлогот үндэслэлсэн одоо хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг гаргадаг болж байна гэж харж байна. Тэгэхээр хад дурдлаа л да гадаад хөрөнгө оруулагчтай 20%, дотоод хөрөнгө оруулагчтай 5% татвартай гэж байдаг. Гэхдээ нөгөө талаас бид бас гадаад хөрөнгө оруулагч татах хүсэлтэй байдаг. Тэгэхээр энэ хоёр одоо татварын хуулийн талаар хоёр өөр заалтанд ямар одоо учир шалтгаантай юм бол ямар одоо нөлөө үзүүлдэг. За ер нь бол одоо хувь хүний орлогын албан дотор бол албан байгууллагын албан татвар дээр болохоор яг тодорхой заачсан байгаад гадны хөрөнгө оруулагч байна уу одоо дотоодын хөрөнгө оруулагч байна уу эндээс олсон одоо ногдлаш шиг болон одоо бондын хүүгийн орлогоос 5% татвар авна гэдэг зүйл заалт байгаа. Тэгээ энийг л ер нь бол одоо бид бол мөрдлөг болгоод энийг одоо нэг гадны хөрөнгө оруулагч нарт одоо сурталчлаад одоо татах ийм ажиллагаа хийх ёстой байтал одоо нөгөө өөр одоо хуулийн заалтыг оруулж ирээд 20%-ийг татаад аваад үлдчихэж байгаа нь болохоор бидний хувьд бол бас нэлээд харамсалтай хэрэг болж байна. Энийгээ бол бид бол нэгдсэн ойлголттой болоод нэгдсэн ойлголтойгоо одоо гадны хөрөнгө оруулагч нарт бол татаж явуулах хэрэгтэй. За энэ дээр бас одоо бас манай зүгээс бас харагдаж байгаа зүйл бол нэг одоо capital gain гэдэг такс байгаа. Тэгээ энийг бол одоо жишээлбэл одоо хувьцаа зарагдсан орлого болгоноос одоо бас тооцож авдаг нэг ийм журам байгаа нь одоо хэдийгээр 90% хөнгөлт 50% хөнгөлт гэж явж байгаа ч гэсэн энэ нь өөрөө эргээд манай зах зээлд бас татвараа тайлагнах тий гадны хөрөнгө оруулагчдын хувьд бол тэр болгон ингээд тайлагнаад тэрэн дээрээс одоо зарим ашиг одоо портфолиогоос л одоо ер нь бол гадны хөрөнгө оруулагч нар бол ашиг болдог болохоос нэг тухайлсан хувьцаанаас бол ашиг болдгоо. Тэгэхээр магадгүй одоо энийг одоо 1 жилийн хугацаанд одоо хөрөнгө оруулалт хийсэн бол capital gain tax-ыг нь бол зайлшгүй тооцож аваад 1 жилээс дээш хугацаатай одоо хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд capital gain тооцохгүй байх байдлаар одоо урт хугацааны хөрөнгө оруулалтыг бид зайлшгүй татах хэрэгтэй. Урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах одоо хамгийн гол хөшүүрэг нь болохоор одоо энэ татварын нөхцөл байх ёстой юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгвэл татварын нөхцөл байдлаас гадна одоо Монголын хөрөнгөний бирж арилжааны мэдээлэл гаргах юм бол сүүлийн үед хаалттай нээлттэй зах зээл бондын арилжаар нэлээд идэвхжиж хаад эсрэгээр хувьцаа бол нэлээд цаарч байгаа шүү. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын ер нь бол бонд болон татвар хорлолтын хэрэгслээс чиглэл өөр тэгшин чиглэлд хувьцаа руу оруулахад одоо хөрөнгөний зах зээлд ямар өөрчлөлтөд орох ямар алхмыг хийх шаардлагатай бол.
За ер нь бол сүүлийн үед бол ер нь бол дэлхийн зах зээл даяараа ер нь бол мөнгө бол их үнэтэй болчлоо тий. Одоо манай одоо гадагшаа гаргасан бондууд чи доллараар одоо 10-12% одоо өгөөжтэй ингээд явж байгаа тохиолдолд бол мэдээж бол ихэнх хөрөнгө оруулагч нар бол тогтмол орлоготой үнцаас за тэр тусмаа одоо валютаар илэрхийлэгдсэн үнцаасыг бол худалдаж авах нь бол зайлшгүй байгаад байгаа. За тэгвэл мэдээж бол энэ тодорхой бид бол хөрөнгө оруулалтын одоо хэсгүүдийг зайлшгүй нэг үнцаасны хувьцааны зах зээл рүү бас ингээд оруулж хувьцааны зах зээл дээрээс бол илүү их тийм нэг өгөөжийг авдаг эрсдэлтэй одоо ийм зүйлийг бас нэлээд одоо дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эрсдэл өндөртэй ч гэсэн эргүүлээд ашиг өндөртэй. Жишээлбэл одоо манай компани андеррайтер нь ажиллаж исэн одоо Эрдэнэ ресурс гэдэг одоо алтны хайгуулын компани одоо яг одоо үйлдвэрлэлийн компани болж ирэх одоо энэ процесс руугаа шилжиж ихтэй холбоотойгоор анх 640 төгрөгөөр одоо гарч исэн Эрдэнэ ресурс гэдэг компани маань одоо 2500-600 төгрөгийн ханштай болчихсон. Ингээ явж байна. Энэ нь бол одоо жишээлбэл яг одоо тогтмол орлоготой үнцаасаас олж ирэх орлогоос хэд дахин илүү өндөр өгөөжийг харуулж байна. За магадгүй одоо энэ жишээлбэл яг үйлдвэрлэл эхлэх одоо майнинг эхлэх үед бол энэ ханш бол одоо магадгүй $1 $2 руу ч одоо $1.5 руу ч төгөж ирэхийг бол үгүйсгэхээргүй байгаа учраас бид бол бас одоо иргэдийг бас энэ тал руу бас тодорхой хэмжээгээр оруулж ирэх хэрэгтэй. Иргэдийг оруулж ирэхийн тулд зайлшгүй одоо нэг бид цэвэр нэг брокерийн үйлчилгээ гэдгээсээ илүүтэйгээр одоо яг хөрөнгө оруулалтын сан, итгэмжлэн удирдлах одоо энэ зүйлүүдийг бол бодлогын хүрээнд бол нэлээд дэмжиж оруулж ирэхтэй. Мэдээж бол нөгөө жижиглэн хөрөнгө оруулагч маань одоо жижиг хөрөнгө оруулагч маань ихвчлэн одоо ямарваа нэг одоо false мэдээ гэж ярьдаг те одоо нэг зах зээлийн одоо нэг тодорхой хэмжээний давалгаанд бол маш хурдцайгаар одоо эрсдлээ хүлээх байдлаар одоо нэг хувьцааныхаа ханшийг одоо хямдхан зарах ч юм уу те эсвэл хэд өндөр дээр авах ийм байдаг учраас энэ дээр нь одоо бид бол зайлшгүй одоо хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулах одоо яг брокерийн үйлчилгээ гэдэг бол ер нь бол нэлээд муудчлаа гэж бол харж байна. Одоо ашигын хувьд ч гэдэг одоо юу гэдэг цэвэр одоо нийт ашиг гэж бараг байхгүй цэвэрл одоо нэг ихэнх одоо үйлчилгээч бол маш бага шимтгэлтэй болоод ирчихсэн байгаа учраас хөрөнгө оруулалтын сан руу энэ байгууллагуудыг бол чиглүүлэх хэрэгтэй болов. За мэдээж бол мөнгө үнэтэй болж ирж байгаа учраас бол зайлшгүй одоо энэ нэг хөрөнгийг нь одоо өсгөж өгсөний төлөө бол нэг шимтгэл хэмжээг нь бас одоо үнцаасны одоо мэргэжлийн байгууллагууд нь бол илүү өндөр хэмжээтэйгээр бас авч явж явах хэрэгтэй.